За сайн байцгаана уу? За энэ сайхан намрын өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр Чехэд маш сайхан дулаахан, маш сайхан намар болж байна. Ер нь энэ жилийн намар их сайхан урт, нартай, маш сайхан өдрүүд болж байна. За өнөөдөр Чехэд баярын өдөр. Тийм учраас бүгдээрээ л гэртээ амарцгааж ашиг байна. Ганц хоёрхан үлдвэрийн усууд ажилдаа явж байгаа сонсогдож байна. За өнөөдөр чинь та нартаа нөгөө амжилтынхаа хуулиудын номыг үргэлжлүүлээд хэдүүлээ уншсан. За энэ удаа хэдүүлээ юуны сэдвээр ярив. Хэдүүлээ зоригийн тухай ярив. Эр зоригийн тухай. Ямарваа амжилтаа яваа хүн маш эр зоригтой байх тухай. За саад тотгор хатуу ширүүний өмнө шийдвэр гарган зоригтойгоор үйл ажиллагаагаа хийх чадвар нь аваа удирдалтын түлхүүр юм гэж ингэж хэлсэн байна. Юуэстэн Черчилль нэг удаа бусад бүх зүйл тулгуурладаг болох мөн чанарыг хамгийн сайнаар зөвөөр тооцоолдог нь зориг юм гэж хэлсэн байгаа. Тэгэхээр хүн ямарваа зоригтой хүн өөрийнхөө хүссэн хүлээсэн юмдаа хүрч чаддаг ийм сайхан агуу одоо бас чанар байдаг юм байна. Зоригтой байх бас л хэрэгтэй байдаг биднэрт. Амьдралд маань янз бүрийн асуудал гардаг. Янз бүрийн айдастай, эргэлзээтэй ч юм уу тийм ээ. Янз бүрийн хийх ёстой юмдаа бид нар өөрөө ирэхгүй нийгмийн айдсаас буюу эсвэл нэг ямарваа нэг одоо шүүмжлэлээс айгаад эсвэл амжилтгүйгээс маш их айдснаас болж хоош нь тавьж идэг. Жүжигчин Глен Форд нэг удаа ингэж хэлсэн байна. Айдаг зүйлээ хийхгүй бол айдас чинь амьдралыг чинь хямж эхэлнэ. Тэгэхээр миний амьдрал надаас үргэлж миний хийх гэж байгаа юм зүйлд айдас байгаа бол та хязгаарч амжилтанд хүрэхгүй гэсэн үг. Тэгэхээр бид нар амжилтгүйгээс айгаад, шүмжлүүлэхээс айгаад, нийгмийн айдсаас айж ингэж явах юм бол нөгөө нэг мөхөсөл мөрөөдөл маань эзэж биелэх боломжгүй. Энэ бол яарахгүй амжилтын хуулийн нэг юм байна. Ямарваа агуу амжилтуудын өмнө олон амжилтгүйтэл дараа нь тоо тоомшгүй олон шүмжлэл заавал байдаг. Тэгэхээр бид нар ямарваа нэг юм хийж байгаа бол шүүмжлээс айх юм бол та урагшаа явж чадахгүй. Амжилтгүйгээс айж хэрхэвч болохгүй. Амжилтууд хийж байгаа юмдаа зориод хүн ямарваа нэг юм хийж байгаа хүн заавал амжилтгүй үйлдэлүүд удаа дараалан байж л байдаг шүү дээ. Тэр чинь заавал байх ёстой гэж ингэж эргээр хүлээж авах хэрэгтэй юм байна. Бид нар амжилттай болтлоо. Тэр үйлдэлээ дахин амжилтгүй хийсэн дээрээс амжилтаа хийх тэр алхамдаа хүрдэг юм байна. Шууд нэг юм хийгээл амжилттай болох бол бас л ховор. Тийм болохоор бид нар амжилттай хийж суртлаа. Олон амжилтгүй алхмуудыг заавал давж гардаг. Урт хугацааны амжилтыг чинь боломжтой болгож буй эдгээр амжилтгүйдлээс сурах таны сургамж, эдгээр шүүмжлүүлэлтээс таны дээш гарах чадвар байх ёстой. Шүүмжилж байгаа хүмүүстэй бид нар талархаж явах ёстой юм байна. Шүүмжлэл байхгүй та юу ч хийхгүй байна гэсэн үг. Тэгэхээр шүүмжлэлийг бол маш эргээр хүлээж авч шүүмжилж байгаа хүмүүсээсээ маш их юмыг өөртөө тусгаж авч дараачихаа үйл ажиллагаанд сургамж авч ингэж эргээр хүлээж авч хийж байгаа зүйлдээ маш их сайн зөөр нь одоо хүлээж авах хэрэгтэй байна. Авах юм заавал авах хэрэгтэй байна. MBA-ийн үндэслэгч Томас Ватсон нэг удаа ингэж хэлж байна. Та илүү хурднаар амжилт олохыг хүсч буй бол амжилтгүйдлийг тоогоо 2 дахин нэмэгдүүл. Амжилт нь амжилтгүйдлийн нөгөө үзүүр юм гэж ингэж хэлсэн байна. Бас л баталсан байгааз тийм ээ. Тэгэхээр амжилтгүй алхам хийчлээ гэж санаагаар унаа, сэтгэлээр унаад одоо ер нь би хийж чадахгүй юм байна болий гэсэн ийм асуудал хизээч та ураг тархиндаа команд өгч болохгүй. Та олон амжилтгүй алхам хийж л байгаа бол тэрийг өөрчлүүлж амжилтаа хийж суртлаа. Тэрийг хийх л хэрэгтэй. Айдсаас хөрөлтөө зуршлаа болгох гэж байна. Амьдрал чинь сэтгэл тавгүйтрлийн чинь үүсгдэг ямар нэгэн зүйл бий бол үүнийг сорилт гэж үзэн түүнийгээ шийдвэрлэхэд шийдэв. Эмерсоны бичснээр айдаг зүйлийг хий. Тэгвэл айдас өгөх нь зайлшгүй гэсэн байна. Айдас бидрийг захирахыг хязгаарч хүлээн зөвшөөрч болохгүй. Ямар ч бүлэг байгууллагуудын удирдагч нь багт нь аюул занал учруулж буй юутайч тулгархаар хариуцлагыг гартаа авдаг юм. Авга Фредерикийн уран зориг үргэлж зоригтой байсан. Зоригтой бай гэж ингэж сургадаг юм байна.
Тэгэхээр бид нар энэ хуулийг хэрэгжүүлж эхлэх юм. Шидэд цаваа дахин өмнөө тавьсан ямар ч зорилгоо биелүүл чаднаа хэмээн заавал төсөвч чадах хэрэгтэй. Би чадна. Яагаад би чадахгүй гэж. Яагаад олон хүмүүс амжилт нууж хахад мөн л ялгаагүй л хүн штэ. Би яагаад чадахгүй гэж. Тэгэхээр энэ би чадна, би болгоно, би бүтээн гэсэн энэ шидэд хөвгүүдийг заавал өөрийнхөө тархинд суулгаж өгөх хэрэгтэй юм байна. Амжилт олохыг чинь баталгаажуулчихвал та ямар зорилгоодыг өөртөө тавих уу? Зорилгоо сайн тодорхойл. Потенциалаа бүрэн ашиглах чинь саад болдог байж мэдэх олон нийтийн өмнө үг хэллэлт, бусаддаа тулгуурлалт зэрэг амьдралынхаа гол айдсуудаа таньж мэдэх хэрэгтэй. Та яг юунаас айгаад идэх юм бол тийм ээ? Юунд одоо эргэлзээд идэх юм бол тэрийг айгүй юу яах хэрэгтэй. Өөртөө одоо таньж мэдэх хэрэгтэй. Тийм ээ? Тэр нь юу байхаас үл хамааран түнтэйгээ өнөөдөр харьцан улмаар даван туулахар шийдэх хэрэгтэй. Айцаа даван туулж, өөрийгөө зоригжуулж, зорьсон зорилгынхаа төлөө урагш тэмүүлж явах хэрэгтэй. Өдөр болгон үйлдэлээрээ та зорьсон зорилгынхаа төлөө тэмүүлж явхад чинь таны зориг маш их хэрэг болно. Ингээд зоригтой байх чанар бид нар амжилтаа явах залуучуудын манай одоо маш том чанар байдгийн байна гэдгийг энэ номон дээр бас л Брэн Грэци бидэрт зааж. За тэгээд та хэд маань хийсэн зорилгынхаа урдаа тавьсан зорилгынхаа төлөө маш зоригтой алхмууд хийж айдас сэргэлзээгээ даван туулж ялахын төлөө урагшаа. Анхаарал тайсан баярлалаа. Дараагийн бичлэг болтол баяртай.